Энэ удаагийн дугаартай маань EasyGo агентлаг хамтран ажиллаж байна. Хэрв та бүхний дундаас гадаадд сурах мөрөөдөлтэй хүн байвал EasyGo агентлагийг санд болгож байна. EasyGo агентлаг нь Америк, Канада, Их Британи, Австрали зэрэг барууны орнуудаас эхлээд Япон, Солонгос, Сингапур, Малайз зэрэг Азийн орнуудын нийт 650 гаруй шилдэг ихтэй сургуулиудтай хамтран ажилладаг үлээ. Түүнчлэн EasyGo-гийн зүгээс та бүхэнд тохирох сургуулаа сонгох, өргөдлөө бэлдэх, визний материалаа бүрдүүлэх гээд бүх шатны зөвлөгөөг давхар өгдөг шүү. Дэлхийн чанартай боловсролыг эрсдэлгүй, аюулгүй, баталгаатай болж авахыг хүсэж буй хэн бүхэн EasyGo-г сонгоорой гэж зөвлөе. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал description хэсэгт EasyGo-гийн Facebook болон Instagram хаягийг оруулсан байгаа шүү. За юуцхан манайхан өнөөдөр та бүхэндээ 2017 онд гарсан Swindlers буюу Луйвч тэмээх Солонгос киног ярьж өгөхөр бэлэн боллоо. Өмнө Солонгос улс залингийн гэмтэргийн гаралтаараа дэлхийд дээгүүр бичигддэг бөгөөд зөвхөн 2022 он гэхэд л ийм төрлийн гэмтэргээс болж 1.5 тэрбум долларын хохирол амссан байдаг. Хамгийн сонирхолтой нь хохирчдын дунд 20-од насны залуучууд ихээхэн хувийг эзэлдэг бөгөөд нийт хохирлын хэмжээнд Япон улсынхаас бараг 3 дахин өндөр байдаг гэж. Тиймээс өнөөдөр бидний ярьж өгөх гэж буй энэ кино бодит амьдрал тулгамдсан асуудлыг хүндсэн бүтээл гэж хэлж болно. Энэхүү кино Өмнө Солонгосын хамгийн том залилэгчдийн нэгийг барихаар нэгдсэн хүмүүсийн түүхийг өгүүлдэг бөгөөд залилан, урвалт, гинтийн эргэлтээр дүүрэн бүтээл юм. Одоо ингэж хэдүүлээ кинонд орцгоё. Нэрээ та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дараагүй байгаа юм биш үсттэй. Яг одоо дараарай мартахаас өмнө. Тэгж байж л дараагийн контент хамгийн түрүүнд тань дээр хурдан очин шүү дээ. Ийхүү кино маань аль биесээр эхлэхэд бид 2008 онд болж нэгэн үйл явдлыг үзэж эхэллээ. Нэгэн уурлаж бухимдсан залуу гудамжаар яаран алхасаар удалгүй өөртөө адил буун уурсал болж цөхрөнгөө барсан хүмүүстэй нэгдэв. Удалгүй тэд хамтдаа явсаар нэгэн айлын герт дайран оронгуудаа зүгээр мөрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэж байсан Тэдон хэмээх залууд аимшигтэй мэдээг дуулгалаа. Тэр нь юу байсан бэ гэхээр эдгээр залуучуудын хам хадгаламжаа даатхан өгсөн ах уу бүгдийг нь луурдж авангуудаа алга болцсон байвал яах вэ? Ямар хэцүү юм те. Тинхүү уг мэдээг сонссныхаа дараа Тэдон авгах болон ахтагаа цог өөрсдийнхөө амьдралын мод хэмээх сүм дээр иртэл сүмийн бусд гишүүд ч гэсэн ирч гисэн бөөн бужигнаан болоод байж байлаа. Амьдралын мод сүмийн гишүүд өөрсдийнхөө бүхий л мөнгийг Жан Дүүчил хэмээх нөхөр даатгаад өгсөн байсан ч нөгөө нөхөр нь хөөрхий хүмүүсийн мөнгийг аван алга болсон байв. Хамгийн гол нь Жан Дүүчилд мөнгө өг гэж Тэдон уриалж өөрөө ч гэсэн хамаг байдгаа итгээд өгсөн байсан тул хүмүүс Тэдоныг бүсэлж аваад миний мөнгийг буцаагаад өг новшоо. Чи хамсаат нь байна. Энтергээд бүр барьж идэнгээ алдваа. Тэгсээр удалгүй Тэдоны ээж норж ирээд хүүн аавынхаа оршуулгын зардлын мөнгийг хүртэл Жан Дүүчилд новшид өгсөн гэдгийг нь олж мэдээд бараг харунгаа алдлаа. Тэгтэн Тэдон аав гахаа намайг уучлаарай гэж хэлэнгүүтээ цонхоор үсрээд амиа орлчул яах вэ? Бадзар байна гэж. Ийхүү Жан Дүүчилийн үйлдсэн сүлжээний лөөвөр Өмнө Солонгостой хамгийн том тооцогдох дуйлан тарьсан хэрэг болж лөөврийн хэргийн хэд хэдэн хөрөгчд амиа орлжээ. Дараагийн хэсэг эхлэхэд маргааш өглөө Ван Жи Сон хэмээх залуу гудамжаар амь тэмцэн цогтож явлаа. Түүний араас хүүтэн ямар ч өрөвдөх сэтгэлгүй мэт царайтай хоёр ир тасралтгүй хөөн ирж байлаа. Тэгсэр удалгүй Жи Сон хөөж байгаа хоёр нүгрийгөө аятайхан тархитаж байгаад нуугдан яваад өнгөрсөн хойно цамцаа тайлж шал өөр хүн шиг болонгуудаа аав дээрээ хурж ирлээ. Жи Сон аавынхаа амтаар хүмүүсийг хуурч мэхлэх хулгайн их зэргээр амьдралаа залгалдаг байжээ. Үнэхээр ёс суртахуунгүй бусдын хөдөлмөрийг мүлжиж амьдрдаг хүмүүс байгаа ч тийм. Ирснийхээ дараа Жи Сон аавда хулгай ирсэн цагнаасаа бэлэг болгон өгөхдөө аавынхаа хийж байсан хуурамч гадаад паспортыг нь олж хараад ааваа та ч ийм ихэ болцсон биз дээ гэж хэлэхдээ Жи Соны аав нь аав нь одоо сүүлийн удаа л хийж байгаа юм гэж хариулваа. Харин Жи Соны аав хэн зөрүүлж энэ паспортыг хийж байсан гэж нөгөө Жан Дүүчил шүү дээ. Тэр шөнө Жи Соны аав Жан Дүүчилтэй уулзахаар гэрээсээ гарсан ч эргэж ирсэнгүй. Харин маргааш өглөө цагдаагийн газарт өөрийгөө дүүжилсэн байж болзошгүй хүний талаар дуудлага иржээ. Цагдаа нар хэргийн газарт очиход дүүжлэгдсэн байсан хүн нь Жи Соны аав болох нь тогтоогдов. Удалгүй Жи Сонч гэртээ үрж ирээд аавыгаа харангуутаа цочирдан хашгирдаг ба аавынхаа цогц руу очих гэсэн ч шүүхийн эмнэлгийн ажилтнууд нь аавынхаа цогцыг морг руу аваад яв. Эндээс Жи Сон аавыг нь Жан Дүүчил алсан гэдгийг нь ойлгосон ч цагдаа нар аавыг нь амиа хорлсон хэмээн үзэж хэргийг хааваа. Аавынхаа оршуулгын дараа Жи Сон өөрт нь хинч туслахгүйг ойлгон Жан Дүүчилтэй өөрөө нэгийгээ үзэлцэж нэхий дээлээ оролцохоор шийдэн түүнээс хизээ нэгэн цагт өшөөгөө авахтаа л авна хэмээн зандж байгаа. Энэ явдлаас хойш 8 жилийн дараа энэхүү дараагийн хэсэг эхлэхэд нэгэн үн тэдлийн дэлгүүрт улаан үстэй бүсгүй орж ирэн хүзүүний зүйл сонирхож байгаагаа худалдагчид хэлв. Тэгж эмэгтэй өнөө зүйлдээ зүүж байхдаа худалдагчийн анхаарлыг сарниулж зүүсэн үн тэдлээ хуурамчаар солонгуудаа жигнийг нь цүнхэндээ хичүүл яах вэ? Энэ эмэгтэй нэрийг Чүнжа гэдэг ба бас л зартай хулгайч нарыг нэгэжээ. Тэгтэл удалгүй гаднаас хоёр цагдаагийн ажилтан орж ирэн Чүжагийн нэрийг дуудангуудаа за юу байна да? Уулзааг удсан байх шүү гэд бариад авлаа. Үүний дараа энэ хоёр цагдаа дэлгүүрийн худалдагчид Чүжаг хулгайч лөөрчин гэдгийг нь хэлж зөвлөлтийг нь буцааж өгдөг ба баярлсан худалдагч авахуч одоо нөгөө хоёр цагдад бөөн талархал илэрхийлв. Гэвч яг үүндээ энэ хоёр нөхөр бол Чүнжагийн хамсаатнууд байж тарлаа шүү.
Тэдний нэгийг нь Госокдун гэдэг ажээ. За энэ хооронд прокурор Пак Хису цагдаагийн газрын өндөр албан тушаалтны өрөөнд явж оронгуудаа авилга авсан хэрэгээр баримтлах ажиллагаа явуулав. Баримтлагын дараа Пак прокурор хэвлэлийн баг хурал зарлах үеэр өнөөдөр бидний баримжилсан Ким Тэг-юн нэмийг ирхэн бол 5 удаа 1.2 сая долларын авилгал авсан нь тогтоогдсон. Түүнд авилга өгсөн хүмүүсийн нэг нь Жанду Чил байсан хэмээн мэдэгдэв. Тэгтэл тэр үеэр сэтгүүлч Пак прокуророос асууж байгаа. Тэгвэл Жанду Чил чинь амьд байгаа хэрэггүй хэмээн асуухад хариуд нь үгүй ээ. Жанду Чил олон жилийн өмнө нас барсан гэдэг нь батлагдсан хэмээн хэллээ. Ийхүү хэвлэлийн баг хурлын дараагаар Пак прокурор дарагтайгаа орон уулздаг ба тэгтэл Пак прокурор чинь хэн нэгний заавраар өнөөдрийн баримтлагыг хийсэн болж таарлаа шүү. Үүндээ Пак прокурор ч гэсэн ялгаагүй авилгач нөхөр өгөөд өөрөөсөө том улс төрчин бүлгийн бүх бузар булааг нуухаар ажилтдаг нөхөр юм байна л та. Бас бүтэхгүй нэрэ. Уулзалтын үеэр дарга нь Пак прокуророос Жанду Чилийн авилга өгсөн төрийн албан хаагчдын бүртгэлийн дэвтрийн тухай хэн задруулсныг асуухад Пак прокурор Икан Сокке жижиг гарын нөхөр байгаа би зохицуулчих нь гэд хэллээ дээ. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Пак прокурор өөрийнхөө дор ажилдаг луйрч дээр очтол тэр нөгөө Чунжа болон Госок байвал яах вэ? Энэ үеэр Пак прокурор тэднээс Икан Сокийг олсон уу хэмээн асуух цаадуулна. Пак прокурорыг давуулан офис руугаа явсан оров. Үүний дараа нөхдүүд Икан Сокийн талаарх бүхий л олсон мэдээлэлээ түүнд танилцуулж иглээ. Икан Сок бол нэлээд зартай нөхөр бөгөөд Жанду Чилийн хэргийн хамсаатан гэдэг үндслээр 3 жил шоронд сууж гарч ирснийхээ дараагаар нэлээд гүйдэн луйрын нөхдүүдтэй ганцаг нийлэн яваажээ. Ийхүү танилцуулга дуусны дараа Пак прокурор цагдаа нартай хамт Икан Сокийг баримтлахаар болсон тухайд дуулгав. Харин Кан Сокийг баримтлагадад явсан хойно авилгачдын нэрс бүхий нуус дэвтрийг олж ирэх үүргийг Чунжа, Госок болон тэдний багийнхан даалгаж байгаа. Дараагийн хэсэг эхлэхэд Пак прокурор ярьсан ёсороо Кан Сок дээр явсан өстөл Кан Сок өөрөө хүнд л өөрдөлтсөн сууж ивэл яах вэ? Тэгтэл хэд хоногийн өмнө Кан Сок хураагдсан үйл хөдлөх хөрөнгийн худлаан дээр Чо Чан шиг хэмээх өөтөө уулзсан ба хамаг мөнгөийг нь сахаар шидэж өөрийгөө тултал магтжээ. Тиймээс маргааш өдөр нь Чо өвөө Кан Сок дээр ирж уулзахдаа өөрөөс нь 100 мянган доллар луйрдад аваад явсан байвал яах вэ? Карма юм уу хаашаа. Үүнийг сонссны дараагаар Пак прокурор хүмүүстэйгээ нийлж угаад Кан Сокийг залилсан Чо өвөөг хайж гарахад тэр өвөө нь өвөө биш хөгшин хүний баг зүүсэн манай Жисон бож таарваа. Ингээд Пак прокурор хүмүүстэйгээ нийлэн Жисоныг хайж эхлэн удалгүй машиныг нь олж нилээн удаан хөөсний эцэст барьж аван ухаан алдуулваа. Удалгүй Жисон иргэн сэрэхэд Пак прокурор урдан сууж байдаг ба гарыг нь хүлсэн байлаа. Араас нь Пак прокурор өөрчлөлтөөрөө Жисоныг зодуулж ягаад Кан Сокийг залилсан талаар нь асуухад манер хариулж байгаа. Би Жанду Чилийг хаануугааг олж мэдсэн тэр амьд байгаа гэж хариулв. Жисон зориуд Жанду Чилийн хараанд орохын тулд Кан Сокийг залилсан ба аавынхаа өшөөг түүнээс авах хүсэлтэй байгаа ажээ. Ингээд үзэг зөрөгтөхөд Пак прокурор тушаал авдаг хүмүүстэйгээ уулзсан Жисоны талаар хэлэхэд цаа томчуулн Жисоныг алах тушаалыг түнд өгч байгаамаа. Тэгтэн Пак прокурор чихэндээ Жисоныг алах гэж байгаа мэт болсон ч сүүлдээ амийг нь өршөнгүүтээ Жанду Чилийг барьж авахын тулд Жисонтой хамтран ажиллахаар шийдэв. Ийхүү манай хоёр тохирсны дараагаар Жисон Пак прокурорын луйрчд болох Чунжа, Госок тэр хэдтэй хамтран ажиллахаар болж Жанду Чилийг бодоо олох төлөвлөгөөг боловсруулж эхэллээ. Тэгэхдээ Жисон хэлж байгаа бүх зүйл миний төлөвлөгөөгөөр явагдах ёстой шүү. Хэмээн болцол тавьж Пак прокурорын хүмүүсээр зөвшөөрүүлж байгаамаа. Үүний дараа Жисон Госоктой нийлж байгаад Икан Сокийн шоронд хоригдож байсан шоронд нь очиж баахан жүжиг тавьж байгаад өөрийгөө баян хүн гэж харагдуулв. Удалгүй Кан Сок Жисоны өгөөшийг өмгөж авангуудаа манай хүний чинь айгүй баян үйл хөдлөх хөрөнгийн бизнестэй хүн гэж итгэдэг ба тэгж итгүүлэхдээ манай хэд одоо хуурамч офис түрээслээд баахан хуурамч ажилтнуудаар дүүргэсэн байлаа. Ёстой л нэрээ сурцтай нөхдүүд юм да. Ийхүү Жисон Кан Соктой уулзах үеэрээ айгүй сүрхий ажил ярьж ингэж байгаа. Би казино байгуулахыг хүсэж байгаамаа. Гэхдээ ганцаараа хийж чаддгүй. Тийм болохоор хамтрагч хайж байгаа. Гэхдээ гол нь миний хамтрагч 1 сая долларыг хөрөнгө оруулах чадамжтай хүн байх ёстой. Хэрвээ над хөрөнгө оруулвал би тэр хүнд 6 сарын дотор 80% ашиг өгнө. Гээл аваа таяв. Түүний дараа Кан Сок офис дээр явсан очиход түүнийг манайд өдрөн суурлуулсан нууц камераар ажиглаа сууж ивэл яах вэ? Тэр үеэр Кан Сок шууд Жанду Чил рүү уцтаж Жисоны талаар дуулган одоо бидний цаг ирлээ. Хэдүүлээ мөнгө угаах хүнтэй боллоо. Энтергээд алж өгч байна. Бас тэгж байгаад их гин л өөрч юм да. Монгол өөрчд маань энэхүү киног үзэж байгаа бол бас суралцаарэ. Монголд одоо сүүлийн үед ямар их лөөр гарч байгаа вэ лээ. Лөөр хийж олсон мөнгө хоол болохгүй шүү. За ингээд үргэлжлүүлээд Жанду Чил чинь манай эдийн тавьсан өгөөшийг аван Жисонтой хийх тохиролцоонд өөрийнхөө бие төлөөлөгчийг явуулахаар болж тохиролцоо амжилттай болвол Кансон дүүгээ гомдохооргүй хувь хүртэн энтергээ тэгвэ. Түүний дараа Жанду Чил гуайн төлөөлөгч ирэхэд Жисон түүнтэй уулзсан бүхий л үйл ажиллагаагаа танилцуулваа. Гэсэн ч Жисоны хуурамч компанитай танилцсны дараагаар Жанду Чил гуайн төлөөлөгч болох Гуаксин Гон Жисонд эргэлзэж "Чи яах гэж бид нартай холбогдсон юм бэ?" гэд асуув. Тэгтэн Жисон шууд дүрдээ оронгуудаа "Тэгвэл та нар ямар ч хариуцлага үүрлэхгүйгээр мөнгө олмоор байгаа юм уу? Та нарын шуналд хязгаар алгаа" гэд хэлвэл яах вэ? Бас л зөрөгтэй үзэж байгаа юм шүү.
Түүний дараа Жисон шууд босч ирснэ. За бүгдийг мартаад болцгоё гингүүтээ яваад өгдөг ба араас нь багийнхантайгаа нийлж яваад шин төлөвлөгөө боловсруулахаар болов. Ийхүү шин төлөвлөгөө боловсруулахдаа Жисон арай царайлгаар нь Чунжааг ашиглахаар болж нөгөө дуучлалгын төлөөлөгч болох Синго ахыг панаалтахаар болов. Тэгэхдээ муу шаарнууд чинь шууд Чунжааг эхлээд Сиго ахын төрөвчийг хулгайсан мэт болгосноо дараа нь өрөвдүүлээд бүр алж өгч байна. За ийхүү Сиго ах ч одоо Чунжаатай цуг байх зур манайд өрөөнд нь нэвтэрч нууц камер энтер байрлуулж байгаад хэрэгтэй мэдээллүүдтэй олж авав. Үүний дараа Жисон Жандуучилийн дараагийн үйл ажиллагааг явуулж байгаа Тайландын Бангкок хот руу явахаар болсноо Пак прокурорын хүмүүст дуулгалаа. Тэгэхдээ Жисон Пак прокурорт нэгэн даалгавар өгсөн нь өөрийнхөө хүмүүсийн нэгээр зориуд Жандуучилыг олж харсан хэмээх ярьцлагыг өгөх байв. Удалгүй нэгэн өрөө Чунжаа нөгөө нэг панаалтдаг Сиго ахтайгаа сууж байтал зурагтаар Жандуучилыг харсан тухай ярьцлага гардаг ба шоконд орсон Сиго ах шууд босс руугаа залгаж болсон явдлыг дуулгаснаар тэр хоёр уулзахаар тохиролцов. Ингээд Синго ах гараад явангуудаа Чунжаа түүний араас дагаж хаана уулзаж байгааг нь олж мэддэг. Пак прокурор ч одоо тухайн байршил руу нь яарвчлан очив. Гэсэн ч нөгөө хоёрын уулзалт маш хурдан болоод өнгөрсөн тул Пак прокурор Жандуучилыг барьж амжилгүй алдчихв. Ингээд Пак прокурор бөөн ууруулж бааз дээр буцан ирэхдээ шин мэдээ ирсэн талаар асуухад азуулж Жандуучил төлөөлөгчтэйгөө дахин уулзахаар болсон байв. Үүний араас Пак прокурор офис дээр ирчээд байж байтал мөрдөгчийн нэг нь түүн рүү залгаж Жисоны аавын үхлийн талаар олж мэдлээ шүү. Тэгтэл яасан гэж тухайн үед Жисоны аавыг алах даалгаврыг гүйцэтгүүлсэн хүн нь Пак прокурор байж үйл яах вэ? Яа. За одоо энэ хэсэгтээ төр завсарлаа та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Зуны амралт эхэлж байгаа энэ үед олон эцэг эхчүүд маань үр хүүхдээ зүгээр гэрт байх уу эсвэл шин зүйл сурах уу гэж бодож байгаа зэ. Хэрвээ та хоёр дахь сонголтыг нь сонирхож байгаа бол Easy Go агентлагийн зуны кемпүүдийг сонирхоод үзээрэй. Филиппин болон Малайз улсын зуны кемпүүдэд таны хүүхдүүд англи хэлийг орчинд нь суралцах, шинэ найзуудтай болж бие даах чадвараа хөгжүүлэх гээд олон шинэ чадруудыг эзэмших боломжтой болно. Мөн зөвхөн хүүхдүүд гэлтгүү гэр бүл болон насан туршид зориулсан хөтөлбөрүүд ч байдаг ажээ. Тиймээс та бүхэн эзэлтийн захиалга дүүрхээс өмнө Easy Go агентлагтайгаа холбогдож зуны кемптэй амжиж бүртгүүлээрэй. Description хэсэгт Easy Go-ийн Facebook болон Instagram хаягийг орууллаа. Үүний дараа Пак прокурор Жисоныг дуудан уулзахдаа түүнд буу өгөөд "Чиний олон жилийн турш хүсэн хүлээсэн өдөр эцэст нэг юм ирлээ. Маргааш төлөвсөн өдөр штэ" гэж хэлв. Тэгтэн Жисон "Би түүнийг хоёр гараараа ална гэж тангаралсан" хэмээн хэлдэг ба аавынхын жинхэнэ алуурчин Пак прокурор болохыг арай л мэдээг байгаа болтой шүү. Тиймээс Жисон явсны дараагаар Пак прокурор Госокийг дуудаж уулзахдаа Жисоныг алах тушаалыг өгч түүнийг үнэхээр устгах чадвал эрх чөлөөтэй болгож өгье хэмээн амлаж байгаамаа. Маргааш өдөр нь ажиллагаа эхэлж манай хэд ч уулзах газар руугаа очин Жисон яг Жандуучил руу явж орох гэж байтал Пак прокурор гэнт ажиллагааг зогсоож бүх хүмүүсийг буцааг тушаалаа. Тэгсээр орой болж Пак прокурор иргэн нууц баас дээр эртэл Жисон бөөн уур болоход нь Пак прокурор хэлж байгаа юм. Бид эхлээд түүнээс мөнгийг авнаа. Тэгээд дараа нь чи ална үз гэж хэлв. Гэсэн ч Жисон "Та нар яг ч хамаагүй. Би түүнийг алхтаа л ална" гэж хэлэн ганцаараа ажиллахаар боллоо доо. Тиймээс Жисон яг гарах гэж байтал Пак прокурор хэлж байгаа юм. "Хэрв чи надаа энэ удаа туславал би чамд авилгалчдын жагсаалтыг өгье" хэмээн хэлэхэд нь Жисон бодлоо өөрчилж Жандуучилыг эхлээд алхахаас өмнө луйртыг зөвшөөрч байгаамаа. Ингээд маргааш өдөр нь Жисон иргэн Синго ахтай уулзтал ах уу шууд $300 сая өгөөд "Энийг бүгдийг нь чамаар угаалгамаар байна" гэтэгв. Тэгтэн Жисон Гяс Пак прокурортой уулзахдаа "Хэдүүлээ үнэ өсгөё. Шууд $300 сая нь авъя. Гэхдээ би 50% нь авна шүү" гэхтэн Пак прокурор 30% гэхтэн Жисон түүнийг зөвшөөрч тохиролцлоо. Ингээд Жисон Сиго ахын мөнгийг хүлээн авдаг ба харин Пак прокурор Сиго ахыг баримтлах ажлыг зохион байгууллаа. Түүний дараа Жисон Пак прокурорт хэлэлгүйгээр Жандуучилийн авилгалын хэрэгтэй холбоотой хүмүүсийг олон нийтэд зарлаж бөөн сенсац дэгдээлээ. Тэгтэл түүнээс олж Пак прокурорын хамгаалдаг улс төрийн томчууд нь бөөн ууруулж Пак прокурор алуулан галтлаа шүү. Тэгсээр орой болж Пак прокурор Жисонтой уулзахдаа "Би чамд хэвлэл мэдээллээр жагсаалтыг цацгаж хэлээгүй баха" хэмээн асуугаад Жисон хариуд нь "Өө тэд нар чинь зүгээр л хамгийн жижиг гарууд нь байсан штэ. Би хэвлэлээр шууган тарьж ижил түүнийг алан мөнгийг нь авна" гэж хариуллаа. Тэгтэл яг энэ үеэр Госок хурч ирэнгүүтээ Пак прокурорд хэлж байгаа "Дарга Сиго алга болчлоо" гэж хэллээ. Үүний араас манай Сингогийн мөрөөр хайж үзэхэд нэрэл газрын гаваар орсон мэт алга болсон байв. Тиймээс манай эдийн төлөвлөгөө үнцээрээ нуран унахад Пак прокурор Жисоныг барьж авангуудаа "Хөөш новшоо. Одоо яах юм бэ тэгээд" алах дээрээ тулаад ижил түүний утас руу Сигон дугаараа нуудсан утаснаас залгаж байгаамаа. Сигон ах яаралтай ажил гарсны улмаас Бангкок руу зүгтаасан байдаг ба маргааш ихэд $30 сая авмаар байгаагаа Жисонд хэллээ. Хэрв Жисон үүнийг биелүүлж чадвал нөхдүүд үлдэгдэл мөнгөө өгөхөөр болоход Пак прокурор түүнийг зөвшөөрснөөр ажиллагаа үргэлжлэхээр боллоо. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Пак прокурор өөрийнхөө ажилтг улс төрийн томчууд дээр очин $30 сая хүсэж Жандуужилээс авсан бүх мөнгөө нийлүүлчихээ. Би үлдснийг нь гаргая гэж хэлв. Тэгэхдээ улс төрийн томчууд нь түүний саналыг уурлан хүлээн авахад Пак прокурор "Та нар намайг энд ямар новшоо хийж байна гэж бодов. Би та нарын хог новшийг цэвэрлэж байна. Тийм болохоор ядаж өөрсдийнхөө хийх ёстой юмыг хий" гэд баг агсан тавин галдлаа шүү. Ингээд дараагийн хэсэг гарахад Пак прокурор Жандуужилийн жагсаалтын талаар дэлгэсэн хүн болох Кансокийг барьж авсан байдаг ба яагаад тэгсэн талаар асуутал "Би Чо өвөгийн хэлсний дагуу хийсэн. Хэрв түүнийг хийж чадвал намайг шоронгоос гаргасны дараа бүр их мөнгө өгнө" гэж хэлсэн. Гэхдээ Чо
Чо өвөө түүнээс хойш алга болцсон гэж хэлв. За тэгэхээр яасан гэж Жисон анханасаа Чо Чан шиг өвөгийн дүр төвлөнгуудаа Кансоктой хуйлдаж жагсаалтын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд дэлгүүлсэн байв. Өөрөөр хэлбэл Жисон бүр анханасаа л Пак прокурорын эсрэг ажиллаж байсан гэдэг нь тодорхой боллоо. Маргааш өдөр нь Жисон бензин коллектор Сигон ахтай уулзаад 30 сая доллараар тушаачаад яваад өгвөө. Харин Пак прокурор энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Пак прокурор тэр үеэр нь мөнгө буцааж авахын тулд Сигогийн машинд байршил тогтоогч тавьж Сигон нөгөө алдартай өөрчин Жандужилтэй уулзах үед нь хоёулангийн нэг дор барьж авахар төлөвлөсөн байв. Тиймээс орой болоход Пак прокурор хүмүүсээ явуулан Жисоныг баримчлан авангуудаа намайг хуурсан энтергээд бейсболын цохроор эрүүдэн шүүгээд байж үйл яах вэ? Яа, гэтэл яг энэ үед нь Пак прокурорын утсан дуудлага гэртэл Жандужил мөнгөтэйгөө алга болсон талаар түнд мэдэгдэв. Иймээс Пак прокурор мөнгө хамгийн сүүлд байсан газарт нь очиод өвжөтл гинт утсан дуурлаа. Тэгсэн залгаж үн хэн байсан гэж нөгөө алдартай өөрчин Жандужил чинь шүү дээ. Пак прокурор түүний дуудлагыг авахд цаанаас нь Жандужил өгөөцөн өнгөөр чи миний араас хүмүүсээ тавьсан уу? Надад төгөж очно гэж бити мөрөөд хүмүн. Би чамаас үргэлж 2 алхмын өмнө явж ирсэн юм гэж хэлээд уцаа тасалчив. Гэвч асуудал үгээр дууссангүй. Жандужил үүнтэй зэрэгцээд Пак прокурорын холбоотой ажилдаг улс төрийн нөлөө бүхий эрхмүүд рүү залгаж өөрсдийнх нь мөнгө алга болсон тухай мэдгдсэн байв. Үүнээс болж өнөө томчууд нь Пак прокурор руу ээж дараалан залгаж мөнгийг нь аль бол хурдан олж өгөхийг шаардаад буу юм боллоо. За үүний дараа Пак прокурор бүр аргаа баран буцаж Жисон дээр ирэнгүүтээ чи Жандужилээс өшөөгөө авмаар байна уу гэж хэлэн Жисоныг хүчээр шахуу иргэн өөртөө ажиллуулахар болов. Ингээд Пак прокурор яваад өгсөн хойно Жисон багийнхандаа эцсийн аллагын талаар ярьж өгөн тэднийг өөрсдийнхөө талд оруулах гэж үзлээ. Жисон аавынхаа өхлийн цаанд Пак прокурор байсан гэдгийг Жандужилийн амнаас мэдсэн бөгөөд энэ талаар олж мэдснээс хойш тэрээр олон жилийн турш өшөө авах өдрөө хүлээн төлөвлөгөөгөө аажмаар боловсруулсаар иржээ. Тэгсээр эцэст нь Пак прокурорын багийнхан Жисон туслахаар олж Пак прокурорын эсрэг нотлох баримтуудаа цогдуулж эхэлж байгаа юм. Тэр зур Пак прокурор мөнгө угаадаг хүмүүстэй холбогдож Синго ахын өгсөн 100 сая воны хадгаламжийн баталгаануудыг угаалгахаар тохиролцож чадав. Тэгсээр орой болоход багийнхан бөөндөө цуглаж Пак прокурортой уулзахдаа энэ болохыг нь илчлэн энтергээ сүрдүүлж байтал Госок багийнхнаасаа урууж Пак прокурорт бүхнийг мэдгдсэн байв. Үүний дараа Пак прокурор Жисоныг өөрөөс нь урвсан хүмүүстэй цуг алуулахаар тушаал өгөн бомбт дээр ирэнгүүтээ Жандужилийг барихаар бэлдээд байжээ. Тэгтэл яг тэр үеэр нь Пак прокурор руу мөнгө угаадаг нөхдөө залгаж Сингогийн өгсөн хадгаламжийн баталгааны цааснууд нь хуурамч болохыг мэдгдлээ шүү. Гэхдээ тэгэхээр анханасаа хуурамч баталгаа өгсөн болж таарч байна уу данчдаа. Яа, өстө сүртэй болж шүү. Удалгүй Жандужил Синго ахын хамт агуулгах дээр орж ирэхэд нь Пак прокурор хүмүүстэйгээ цуг түүнийг баримчлаад автал барьж авсан хүн чинь Жандужил биш харин Жинсо байхан тэрэ. Үгүй яг юу болоод байгаа юм те. Бурхан минь гэж. За тэгтэл манай хүн бүр анханасаа Госон болон Синго ах хоёртой нийлж Пак прокурорын эсрэг ажиллаж байснаа хэлдэг ба Пак прокурор дээр утгаараа шатар тогложээ. Госон бол үнэндээ киноны ихэнд амиа алдсан Тэдоны гэр бүлийн хүн байсан бол Сигон болохоор мөн л Жандужилийн лөврөөс болж ихнэрээ алдсан байв. Госон, Сигон хоёр Жисонтэй хамтран ажиллаж Жандужилийг буулгаж авахар эргэлт буцалтгүй шийджээ. Тэгэхдээ манай гурав хамгийн түрүүнд өөрийнх нь төлөө ажиллаж байсан Пак прокурорыг буулган авахар болсон байлаа. Учир нь Пак прокурор шиг хүмүүсийг эхлээд буулгаж авч байж ард нь байгаа маш их эрх мэдэлтэй мөнгөтэй томчуудыг буулгаж авч чадна шүү дээ. За тэгтэл үүнтэй зэрэгцээд бас нэгэн гинтийн сюрприз задруваа. Тэр нь юу вэ гэхээр Жисон анханасаа Пак прокурорыг энэ дэрхийг мэдэж байсан тул агуулгах дотор болж бүхий л процессыг нууц камераар дамжуулан интернет татчихсан байвал яах вэ? Тэрхүү шууд дамжуулалтыг Пак прокурорын дарга ч гэсэн үтсэн байдаг ба гяс агуулгах руу хурж ирэн Пак прокурорыг цохиж зодож авснаа манай эдээс өршөөл ирсэн ч бүх зүйл аль хэдийн оройтсон байв. Удалгүй тусгаагийнхан орж ирэн Пак прокурорын бүх хүмүүсийг дарга зэрэг нартай цуг баримчлан авч явдаг ба Жисон эцэст нэг юм өшөөгөө авбаа. Тиймээс баримчлагын дараагаар манай эд иргэн Жисоны аавын дэлгүүр дээр цугларахад хан дээр нь түрүүний ажиллагаагаар баримчлагдсан бүх хүмүүсийн зураг нь өлгөөстэй байлаа. Гэхдээ тэнд байгаа нэг л хүн одоо хүртэл баригдаагүй байсан өнөө алдарт Жандужил байв. Тийм учраас Жисон хүмүүстэйгээ олон мянган хүний амьдралыг сүрүүлсэн ч эрх чөлөөтэй явж байгаа Жандужилийн эсрэг хөдөлгөөр болсноор киноны үйл явдал маань аль биесээр өндөрлөв. За энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаар тун удахгүй орно шүү. Хүлээж угаарай.